За энэ ингээ хөдөлж байгаа багж бол за марк шейдер буюу одоо геодез мэргэжлийн хүмүүс бол маш сайн мэдж байгаах. За автомат тахометр гэдэг багж. За total station, robotic total station гэж англиар ярьж байгаа. За энэ ингээд огцом хөдлөөд байгаа нь юу вэ гэхээр уурхаа дээр байгаа, уурхаа дээр хандыг суурлуулсан призм гэдэг багжийг, толь шиг багжийг одоо яаж байгаа. Одоо жишээ нь тэр нэг хар жижиг пошк шиг юм байгаа зү. Тэрийг ингээд бууддгийг. Тэгээд одоо тохируулч нь цагт нэг удаа байж болно. За тэгээд тухайн нэг өрслөөсөө хамаарат. За тэгээд призм гэдэг нэр нэг иймэрхүү юм байдаг. Ийм шар юм байдаг. За энийг буудна. За тэгээд хоорондын зайгаа олоод тодорхой хугацаанд буудчихаар өмнөх хэмжилтийгээ давхцуулаад шалгаад идэг. Тэгээд хэрвээ одоо зай нөөцлөгдсөн байвал одоо яг энэ одоо призм гэж юм багжийг суурилуулсан тэр одоо газар нь өөрөө хөдөлж гинэ. Тэгээд тэгэхээр магадгүй их хэмжээгээр хөдөлгөөн нь хурдсах юм бол нуралт үүсэх магадaltaй гэсэн ийм нөгөө нэг эрсдлийг хяндаг. За тэгээд энийг бол одоо яг ийм налуугийн нуралт, за энийг бол налуу хажуу гэж ярьж байгаа монголчууд. За ийм нуралт гусалтыг одоо хяндаг, судалдаг, тий анханасаа дизайн загварын гаргадаг, олборлолтын явцад хяндаг хүмүүсийг бол одоо геотехникийн инженерүүд, инженер техникийн ажилчид гэж ярьдаг. За тэгэхээр ийм бас нэг ухаалаг систем бас одоо хүмүүсийн амнаас ингээ хамгаалахад бас хэрэглэгдээ байж идэг ах нэ. За энэ бол програмчлалсан. За тэгээ манай мэрэгчлэнүүд, инженерүүд бол маш сайн энийг одоо хамгаалаад байж идэг. За тэнд бол радар харагдчих. За яг нэг онгоцны хурдыг хэмждэг шиг хэмждэг гэсэн үг. Ханны хурдыг. Гэхдээ маш хэдэн миллиметрийн наривчлалтай удаана.